Happy birthday to you. 누구 야지? 너무 싫어. 여기. salamat sa 뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜뚜. 하자 시티는 뭐, 시티는 뭐. Имэн асгал гэдэг юм шүү. Минийх ашаар гонжлээ. Гончка. Өнөөдөр амралтын өдөр. Манай ээж ирсэн. Хоёр хүүхдээ үлдээчихэд. Гарч үсэж байгаа гэж. Хайр үсээ тариалаад төрсөн өдрөөр үсээд нэг үсч нэрсэн чинь миний үсээ шатлаад тэгээ муу болсон. Тэр таалагдахгүй байгаа тэр нь тэгээд одоо нэг жоох ургуулж байгаа. Зэгтүүлээ гэж бодож ирсэн өнөөдөр. Гэс ээж ирсэн дээр гараад үсээд тэгшлүүлээд чорч өгөрөд тэрийг ч одоо тийг гараалах чинь. Бүгний байнгын яарсан болчтой юм ер нь. Хоёлаа унтаад үлцээ ээжтэй л үү. Тэгээ 50 яваад ирээ би. Бид орон гайгүй зэрэг сүүмгийн нөгөө байж гэлтсэн бүтлүүдийг гараал санаа зовол яараал юм. Үсээ тариалаад гарч ирсэн. Жохон сүрлээ. Инхүүсээ бүр хамаагүй дэвлэн. Тэгээд манай охин сэртэн инээхүү унтчихна гэдэг ичтэй ярьсан чинь. Тэгж байна тэгээд замаараа нэмээ ороод хүртэл мачилт аваад хоёр хүүхдийн туш бичээн авчаад одоо гэрлэг яхахад иржээ. Тийм бас айгүй гоё шүү дээ. Ээжтэй. Тэг гэртээ ороод ирсэн манай хоёр хойлоос ирчлээ. Хүү маань ер нь би унталж гарсан хойлыг энэ манай хүү намайг орчсны дараас ирлээ. Ер нь нэлээд хург унтчихлаа. Охин сэрсэн тэгээд өнөөдрөөс хоёртой би ийм цам цавсан үсээ төсөлчөөд яажсэн чинь хажууд нэг юм солонгос хүүхдийн уцаар дэвлгэрсэн байхгүй юу? Тийм ийм хурган яан цам охинд аваад өд болохоор юм цааныг яг адилхан. Гой нэмгэн юм хөрх юм билээ. Одоо юм цум болж байгаа юм чи. Би жоохон том гэхдээ яг зөвөр хөргөн суулж гэдэг хөргөн. Дээж сая ойрхон дэлгүүр ороод бас энэ нэг юм аваад гарсан. Тэгээд нэг өдөр эмээ нэрэд таарч өсний өдөр иймэрхүү өнгөрлөө өглөө бид дөрөв бас гар салхисан. Төрөлтийн талаар бас ярьчих гэж бодлоо тийм. Тухтай тийм гоё бичлэг хийх гэхээр амжиг байгаа болохоор тэгээ завтаагаа дараа биччихээ дөө. Тэгээд би юу яасан манай хоёр 38-ын мэдээлэл 37 хоног юу хүрсэн. Би ч 37 хоногтой яг ингэж хэлсэн баха. Тэгээд 7 хоног 7 дахь 8 дахь өдөр дээр амжиж төвтэй төрсөн. Тэгээд би ихнийх бас дурсан. Зүрхний жоохон химнэл алдагдaltaй байсан болохоор хяналтанд ороод тэгээд төрсөн.
өөрөөрөө төрнө гэж агаад. Тэгээд манай хоёрын нэг нь хүү болохоор яг хүү толгой барилтаа, айгу охин толгой барилтаа. Тэгээ хүү болохоор өгцөг барилтаас ахгүй төрүүлж байгаа нь. Тэгээд ер нь би бас хоол зайтай дүрж байгаа болохоор жоо айгаад. Тэгээд ер нь бол хийсвэрээр төрсөн. Манай том хүү бол өөрөөрөө төрсөн. Тэгээд хийсвэрээр төрөх бол нэрнгээр тоглоом биш юм билээ. Гэж нэрээ өөрөөр төрхөөс айгаад хийсвэрээр төрсөн би өгнө. Тэгээд төрөх юм бүрийг би өөрөөр төрхөөс айгаад байна хийсвэрээр төрчэй гэж хэлдээд төрсөн тийм бүр. Тэрэндээ нэр уучлалт хүсье юу хийсвэрээр төрдөг гэж үтээсэн. Тэгэхээр амар юм билээ. Тэгээд респект юу. Тэмэртэй хийсвэрээр дөрөөд манай хүү 3-400 кг, охин болохоор 2-900 кг төрсөн. Өрхөн хөөхгүй ихтэй болсон. Тэгээ хийсвэрийн дараа мэдээж айгүй хавгны мэлээ. Би бүр шоконд орсон. Амар хавгны мэлээ. Эдгээр хүүхдүүд тоглоом манай яраас жоохон сэргээд хөдлөөд байна. Тэгээд хийсвэр төрснөөр маш хавгны мэлээ. Тэгээд тэр хавгны гэдэг явандаа зүгээр багаар өөрөөрөө буучт юм лээ. Димэнцэн бүрээр. Тэгээд бид 3 хоноод гэртээ гарч ирсэн. Тэгэл гэртээ гарч ирээл амьдрал хэлснээ. Өөр төрөлтийн талаар нэг амар гоцгой юм болоогүй дээ. Ямартай ч тэгэл 2 хүүтэйг гүцтэй чадсандаа амар баяртай. Тэгээ 2 хүүхд учраас бас дутуу төрчөл байх гэж даа. Тэгээ ингээ онтчих. Манай хоёр чимийн дунд сураг болохоос жоохон чимээ гарахаар яагаад хөдлөөд сэргээд бид 3 удаа ер нь маш сайн бий даасан. Сурлаа гарчдаг болсон. Тэрэндээ хитээ шантар нүүдэл хийхдээ ядраад марснатаа нэг хэсэрсэн. За баа хүмүүс ирчлээ. Дараа нь тэгээ гоё бичлэг оруулаа. Аваа гэсэн юм уу? Миний хөө юу гэсэн ирд хэлчих та. Аваа гэсэн юм уу миний юу? Баба. Оо баба. Оо баба гэсэн юм уу миний юу?